Хэрхэн болон татамаар л заяа гэдэг Google Certified-тай хавьд өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google account-ыг ашиглан track device гэдэг талаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Дэмого эхлэхээс өмнө та бүхэнд анхааруулхад энэхүү бичлэгийг маань бага насны хүүхдэд эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хаана байгааг нь track хийхэд зориулагдсан та бүхэнд хүрч байгаа бөгөөд нас биед хүрсэн хүмүүсээс өөрсдөө зөвшөөрөл авахгүйгээр track хийх нь хүний эрхэнд халтж байгаа асуудал гэдэг та бүхэнд сануулмаар нь үүнтэй холбоотой асуудал гарах юм бол манай цугаас бол хариуцлага өгөхгүй гэдгийг давхар сануулъя. Мөн үүнтэй холбоотой асуух асуулт байвал заяа найдан дэрчтэй гэсэн аль сошиал платформ дээр та бүхэн холбогдож болохоос гадна YouTube сувгийг маань subscribe даач энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээд хэлээ гэмээр орцгаая. Track location хийхэд бол та бүхэн өөрсдийнхөө Google Maps руугаа ороод account дээр та бүхэн дараад location sharing гэдэг дээр орно. Тантай байршлаа хуваалцж байгаа хүмүүсийн зураг болон хичнээн хувийн батарейд байгаа гэдэг та бүхний дэлгэцэн дээр гаргаж ирнэ. Хэрвээ та өөрөө локейшн энэ хүнтэйгээ share хиймээр байгаа share location гэдэг дээр та бүхэн дараад уцаа унтартал аль эсвэл хідэн цаг энэ хүнтэй хуваалцж болох гэдэг та бүхэн энэ дээрээ тааруулж болно. Тэгээд энэ дээрээ share гэж дарна. Энэс өөр хүнтэй та бүхэн нэмж байршлаа хуваалцмаар байвал дээдлийн нэмэх дээр та бүхэн дараад мөн адилхан цаг эсвэл хизээ хүртэл хуваалцах вэ гэдгийг та бүхэн чинээсээ сонгож болно. Gmail-ээр нь дамжуулан энд тантай харилцдаг хүмүүсийнхаа нэр дундаасаа та бүхэн сонгоод share гэдгийг та бүхэн дарах байгаа. Хэрвээ энэ дунд зөвшөөрлгүйгээр таны байршлыг track хийгээд байгаа бол та бүхэн чинээ stop гэдэг дээр дарж болно. Эсвэл энэ цэнхэр товчлуур дээр until you turn this off гэдэг хэсэг дээрээ дараад stop sharing гэдэг дээрээ та дараад save гэж дарснараа хүмүүстэй та өөрийнхөө байршлыг хуваалцах байгаа гэсэн үг. Мөн тухайн байршлаа хуваалцж байгаа хүнийг та бүхэн 3 цаг дээр нь дараад энэхээ байршлыг яг одоо хаанагааг нь refresh гэж хайж болно. Аль эсвэл нууж болно. Эсвэл блоклж болох. Энэхүү сонголтууд та бүхэнд байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Gmail-ийг ашиглан track location гэдэг талаар та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал заяа найдан дээр text аль ч social платформд та бүхэн холбогдож болохоос гадна YouTube сувгийн маань subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Бичлэгийн хөгжмийг бэлжээ. Хадмал цэндэ фактыг шалгасан Жолли Эрит хийсэн заяанаар байлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.